Бид өмнө нь ийм нэг том бүтээгдэхүүн хийгээд тэр бүтээгдэхүүнийг үнэтэй нөгөө харилцагч байгууллагатай борлуулдаг. За тэгээд тэрнийхээ өөрчлөлт сайжруулалтыг ингээд хийх дэмжлэг үйлчлэгээ үзүүлэх гэх мэтчлэнгээр маш их ачаалал манай интерактив компани дээр ирдэг байсан. Одоо харин тэрний оронд бол бид тэр хөгжүүлэх боломжийг нь харилцагч компаниудаа нээгээд өгөхөөр компаниуд нь өөрсдөө тэрийг маш хялбархан ингээд кастомайз хийгээд өөрчлөлт сайжруулад явна нэгдүгээр. Бид бол тухайн компаниас зөвхөн тэр девелопер лиценз гэдэг бага хэмжээний төлбөр аваад тэрүүгээрээ үндсэн платформоо сайжруулад нэгдүгээрт явах. Цаашлах юм бол тэр компаниудынхаа хийж хэрэгжүүлж байгаа одоо шийдэл төслүүдэд өөрсдийнхөө туршлагыг хуваалцаж тэр архитектур шийдлийг ингэж шийдвэл одоо нөгөө буцаад өөр хоорондоо интеграц хийгдээд ажиллах юм шүү гэдэг талаас нь бас ийм чиглэл өгдөг ийм одоо үйлчлэгээнүүдийг үзүүлэх чиглэл рүү үндсэндээ интерактив компани үйл ажиллагааныхаа стратегийг чиглүүлж байна.